Сүүлийн мэдээ Тайланд улсын Паттайя хот нь аяж жуулчлалын зорилго бүхий бэлгийн мөржлийн төв гэгддэг бөгөөд олон улсын хууль сахиулах байгууллагуудын анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт тус хотод 17 настай нэгэн охин харамсалтайгаар амиа алдсан бөгөөд түүний цогцыг чемодаанд хийсэн байсныг цагдаа нар голын эргээс олсон байна. Лав гарагийн шөнө Паттайя хотын далайн эрг орчимд амарч явсан 17 настай охин гадаадын иргэнтэй танилцжээ. Улмаар Пүрэв гарагийн үүрээр тэд хамтдаа сэжигтний түрээсэлдэг орон сууц руу явсан бөгөөд тэнд охин бусдын гарт боомлуулж амиа алдсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Үүнээс 2 хоногийн дараа буюу бям гарагт уг охины нүцгэн зохицыг харангийн чемодаанд хийж далайн эргээс холгүйхэн төмөр замын ойролцох өндөр өстэй газар хайсан байсныг цагдаа нар олж илрүүлсэн юм. Цогц содохдоо бараг зэрэгцэн бям гарагийн үүрээр Бангкок хотын Суварнабхуми нисэх онгоцны буудлаас дунд иргэн насны Австрали хилээр гарах гэж байхад нь Тайландын цагаачлалын албаныхан саатуулсан. Хэргийн мөрдөг Баасан гарагийн орой 17 цагийн орчимд охины найз цагдаагийн газарт хандсанаар ихэлсэн байна. Найзынх нь мэдүүлснээр охин гадаад эрэгтэйтэй хамт явж байгаа сургаггүй алга болжээ. Цагдаа нар хяналтын камерын бичлэгүүдийг шүүж үзэхэд Пүрэв гарагийн үүрийн 3 цаг 35 цагт жинсэн өмдтэй охирогч охин шортуулан ханцуугүй хар цамцтай өндөр эрэгтэй хамт хөтөлцөн цахилгаан шат руу орж буй дүрс бичлэг үлдсэн байжээ. Сэжигтэн Саймон Питер Кармен гэгч нь гудамжинд алхаж байхдаа хохирогчтой танилцж улмаар орон сууц руугаа дагуулж явсан тогтоогдсон. Хохирогч охин нь эцэг эхээс ганцаараа бөгөөд хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Паттайяд ирээд байжээ. Паттайя хотын цагдаагийн газрын дарга хурандаа Аник Сратхонгюгийн мэдээснээр сэжигтэн Кармен хэрэгээ хүлээж эхэлсэн байна. Тэрээр маргааны үеэр охиныг боомлосноо хүлээн зөвшөөрсөн ч алах санаа агуулаагүй гэж мэдүүлжээ. Хяналтын камерын өөр нэгэн бичлэгт сэжигтэн эрэхтэй хар өнгийн том чемодан чирэн гарч ирж байгаад бичигдсэн байдаг бөгөөд энэ хожин олдсон чемодантай ижил болох нь батлагдсан байна. Одоогоор түүнд санаатаагаар хүний амнаас хохироосон цогцсыг нуун дарагдуулсан. Зүй бус зорилгоор насанд хүрээгүй хүүхдийг хулгайсан зэрэг хэд хэдэн ноцтой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрвээ түүний гин буруутай шүүхээр тогтоогдвол бүх насаар нь хорих эсвэл цаазаараа хүртэл яр шийдгэл оногдуулах хуулийн хатуу зохицуулттай. Энэхүү аимшигт хэрэг нь Тайланд улсын хувьд хүүхд хамгааллын тал дээр бодиттой ахиц гаргах бэлгийн мөржлийн эсрэг тэмцэхийг сануулсан чухал үйл явдал болж байна. Энэ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.